За Стамбул хот. За шөнийн Стамбулаар бид нэр зугааллаа. Үнэхээр сайхан байсан. За энэ Туркийн блогерууд гинэ. Бид нэрийг Монголоос ирсэн гэж сонсоод бас их гайхаж бас Турк орныхон тухай бид нэр бас сэтгэл бас асуугаад авч илээ. Бид нэр Султан Хамедийн сүмийн дэргэд явж байна. За шүн бол үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм байна. Ер нь ямар нэгэн хотод ирээд яг шөнийхэн тэр дүр зургийг харах хэрэгтэй юм шиг санагдсан. Ер нь гэрэл хаасаагүй гэрэл бол ер нь хотыг маш их чимдэг юм билээ. За гудамжны хоол. За гудамжны шаржсэн эрдэнэ шиг бид хоёр амсч үзлээ. Гой үүрэг замттай чихэрлэг тэгээд дээрээс нь жоохон давс ингээд түрхэд өгдөг юм байлээ. Амны цугаа болгоод ер нь эрдэнэ шиш аваад ингээд идсэн гой санагдсан. За хоол ундны хувьд юм бол энд бол үнд бичээгүй газар ёстой орж болохгүй жил хэлмээр юм байлээ. За бид хоёр мэдхгүй тэр Гранд базар дээр нь явж байгаад гадаан байдаг цайны газар зүгээр л хүмүүс ордох цайны газар гэж бодоод орцсон чинь 2 кебабыг 170 мянган төгрөгөөр авч идсэн байдаг юм аа. Тийм болохоор ер нь үнэ бичсэн тодорхой бичсэн тийм газар орж үйлчлүүлж байгаарэ гэж хэлбэр санагдсан шүү. За бид хоёр одоо өндөг Галатын цамхаг руу явж байна. За тэр хол нөгөө Султан Ахмедийн сүм харагдаж байна. За энэ гүүрэн дээгүүр одоо Галатын гүүр гэж ярьдаг. Галатын гүүрийг гараад тэр Султан Галатын цамхаг дээр очдог юм байлаа. Dan гүүрний дор байгаа ресторан, хоолны газрууд харагдаж байна. Нутгийнхан бол пиг жуулчд болон нутгийн хүмүүс энэ ресторан, хоолны газраар бол дүүрэн сууж идэв юм билээ. Мэдээч энд бол тийм хямдхан газар биш. Нэлээд үнэтэй хоолны газрууд. Бид эрэг тэнд амьдардаг бүсгүй бид эрэг хүчилж авч явж хотоо танилцуулсан. За бүх юм нэм гялцал хүний нүд ингээд булаасан ийм үйлчлэгийн газруудтай. За ресторан, зоогийн газар, за дэлгүүрүүд гэдэг ингээд бүгд нэг юм гялцал ийм л газар байлаа. Янч тэр хүмүүс гүрний дунд нэг юм зогсож зураг авуулдаг нэг юм тавцсан байдаг юм байлаа. За одоо яг Галатын гүүрэн дээр алдартай гүүрэн дээр алдартай загасчтай харилцсан. За ингээд игнэд одоо хичнээн километрийн маш олон загасчд ингээд загас бариад зогсчод. Бүр өглөөнөөс эхлээд ингээд шөнө хүртэл ингээд зогсчод гэж байл шүү. Та хүсэх юм бол танд бас хэдэн лирээр уурга бас түрээслүүлж болдог гэж сонссон. Тэгээ бид нартай тийм зав багаагүй болохоор зүгээр хараад өнгөрсөн. Дандаа л жарааха барьсан байсан харагдсан. За тэр цаана харагдаж байгаа нөгөө Галатын цамхаг чинь нэлээд хол харагдаж байгаа үз. Цаг агаар маш таатай байсан тул шөнө орой хотоор зугаалах үнэхээр сайхан байлаа. Хичнээн хол газар ч гэсэн
Яа ингээд энэ барьсан тэр жижиг жарахнуудаа яадаг юм бэ гэсэн чинь муурнуудад хоол болгож өгдөг гинэ. Энэхийн бас нэг сонин содон зүйл бол муур. За муур бол маш ихтэй Стамбулод. Нэг юм сонссон, нэг дүүх сонссон. Нэг Япон жуулчин 5 муур алаад идсэн гэд. Тэгээд тэр баригдаад тэгээд нутгаас нь Туркид орж ирэхгүйгээр хар дамаг дагруулаад хөөгдсөн гэсэн ийм бас мэдээлэл байсан. Тэгээд Стамбул хот муур гэдэг Википедиа дээр сайхан бол Википедиа дээр энэ мэдээлэл бас байгаа. Орсын Википедиа дээр, орос хэл дээрх Википедиа дээр яг энэ мэдээллийг өгсөн байлээ. За муураа бол маш их хайрладаг юм байлээ. За гэхдээ энэ тийм муурнууд бөөстэй гэсэн юм болохоор хамаагүй үрж болохгүй шүү гэж анхааруулж илээ. Тэгээд ингээд гүр дуустал ингээд энэ загасчт нь ингээд уурга бариад гүрэн дэгүүрээ зогсч идэг юм байлээ. Ингээд гүрний эцэс. Одоо ингээд Галатын цамхаг руу бид өгсөж байна. За Стамбул хот бол ер нь уулан дээр толгойд ихтэй ийм хот. Тэгээд их өндөр өксүр газрууд маш ихтэй. Тэр нь жоохон төвөгтэй санагдсан. Тэгээд үдч харж байгаа зүйл гоё болохоор үнэхээр одоо шүдээ зусаар алхал очсон доо. Энэ байшингууд нь их хэлтний барилга байшингууд, нарийнхан гудамжтай их үзэсгэлэнтэй санагдсан. Европт ч яваад байгаа юм шиг тийм ээ. Ер нь энэ Стамбулын Европ талд байдаг байшин барилгууд байгаа. Аз талд нь хараахан очиж амжаагүй. Аз тал нь болохоор энэ чинь Аз, Европ хоёр гэсэн хоёр талаас бүрддэг том хот. Тэгээ Босфорын хоолоогоор хуваагддаг. Тэгээд Аз талдаа бол тийм Европ талыг бол тийм шигүүн биш гэж хэлж байсан. За тэгээд дараа очихдоо бол тэр Аз талд нь бас гарч үзье гэсэн бодол байгаа. За энэ бэлэг дурсгалын дэлгүүр. За бэлэг дурсгалын дэлгүүрийн нүртэл юун дээр бараан дээр үн хавдсан байгаа. За иймэрхүү дэлгүүрүүдээс худалдаа авалт их юм бол боломжтой санагдсан шүү. Ганц ашигласан зүйл гэх юм бол хизээч битээ юм бичээгүй зүйлээр үйлчлүүлээрээ битээ худалдаа авалт хийгэрэй гэж хэлмээр байна. Ер нь жуулчид маш их гомдлсон тийм ээ, надаас илүү мөнгө авсан гэсэн маш их гомдол ер нь Стамбул дээрд эсүү хүмүүс их гаргадаг гэж сонсч байсан. Тэгээд тэр нь ч ер нь ортой болсон. Онгоцны буудлаас хамаагүй таксинд сууж хотоорох бол энэ бол өстой байж болшгүй зүйл. За тэр дээр нь бичсэн байна тийм ээ. 30 лир, 20 лир гэдэг. Иймхүү яг нэт тавьсан газруудаар үйлчлүүлээрэй гэж хэлмээр санагдсан шүү. Стамбул хотыг бол мэдээж нэг шинэ дотор үзээд дуусгачих боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ орой хоёр орой юм уу тийм ээ. Ингээд Стамбулын шинэ Стамбулаар аялал хийхээр ингээд төлөвлөөд гарч ирэх юм бол их гоё зүйл үзэх боломжтой. Зураг татуулах газар бол зөндөө байна. Их гоё зураг авуулах, дурсгалын гоё зургаад харуулах боломжтой. За тэгээд бид тэр Галатын самхны дор нэлээд хэдэн цагаан зураг харуулсан байгаа. Энэ бас гоё нарийн гудамжнуудын дунд бас зураг харуулах
бас их гоё фон болж өгдөг юм байлээ. За тэгээд ер нь хаана хооллох тийм ээ, ямар буудал байрлах, тэгээд трамвай автобусных нь чиглэлийг мэдээд тэр билетийг авчих юм бол ер нь Стамбул хотод бол маш хэмнэлттэйгээр их сайхан юм үзчих боломжтой хот санагдлаа. Энэний тулд маш их сайн лавлж мэдэж тийм ээ, урьдчилан төлөвлөж байгаад маш ирээрээ гэж зөвлөмөр байна. Такси их үнэтэй байсан. Тэгээд аль болохоор таксигаар явахгүй, автобус трамвай гарна явуул. Наадэр Галатын самх руу орох гээд дараалд 40 хүмүүс зогссон байсныг олж харсан. Бид хоёр бол ороогүй. Орох бас хэдэн доллар гэлээ. Еврогоор чинь бас еврогоор бас их үнэлт юм билээ. 50-60 евро гэсэн баг шүү. За ингээд Стамбул хотын шөнийн амьдрал бол үнэхээр идэвхтэй юм байлаа. Жуулчид, нутгийн ардууд гэдэг ингээд маш их жуулчдтай таарлцсан. Ер нь 9-10 сар, 11 сар бол ер нь их тааламжтай уур амьсгалтай байдаг юм болов гэж бодогдсон шүү. Долоон сарын дундуур ирсэн маш бөхчим халуун ингэж зугаалах ямар ч боломж байхгүй, шөнө хүртэл ийм бөхчим халуун болохоор ингэж сайхан алхах үнэхээр боломжгүй санагдсан. Тийм болохоор ер нь 9-10 сар бол үнэхээр боломжтой. За тэгээд 4 сар, 5 сарын үед хавар бас их гоё болдог гэж би сонссон. Тогтол нэг нэмэх 15-тай, 18-тай, оройдоо нэг 10 химийн дулаантай баг жишээний. Нэг биелэг зурсгалын зүйл бол хаасаа. Стамбулд нэг хүчээрээ Стамбул руу нэг 9 цаг гаруй нисээд ирчих шиг байгаа юм. За тэгчээд ингээд 9 цаг нисчихэд за буудалд орчоод тэгээд нэг 5-6 хоног буцах юм бол ер нь боломжтой санагдсан шүү. Айлгой гэр бүлээрээ Стамбулд ирээд амрах юм бол боломж юм байсан. Ард түмэн их найрсаг санагдсан. Ер нь л бид хоёр Стамбулд нэг 3-4 хоногтой бол годамжинд ууралж хэрэлдээд байсан хүмүүстэй ер нь таарлцсан. Туркин кофе гэж бас нэг өөр мөц кофе байна. Ингээд бид аялал ингээд Стамбул хотоор ингээд өндөрлөө. Такси захиалах хэрэгтэй бол Uber-ээр манайхан таксигаа захиалаад үйлчлүүлчих юм бол арай л юм тусах юм байл. Буудлаас
онгоцны буудлын хүргэдэг үйлчлэгээ ер нь бүх буудлуудад байдаг юм шиг байлаа. Тэр нь гэхдээ тийм хүнтэй биш ч гэсэн ер нь жоо хүнтэй талдаа. Тэгэхээр өөрсдөө өврийг дуудаад үйлчлэж зүгээр санагдсан. За ингээд Сулеймания Галатын байшин юу самхаг Галатын гүүр та бүхэнд танилцууллаа. Тэд Гранд Базар орсон бас бичлэгээ та бүхэнд авахгүй оруулж тавина. За энэ бүхнийг глобал датасын бид нар дандаа хамт глобал датасынтэйгээ хамт байсан. Глобал датасынд маш их баярлалаа. Наилж явж хахад найдвартай, баталгаатай датасынтэй явах ямар хэрэгтэй байдгийг бол би бол сайн мэднэ. Тийм найдвартай интернетээр, хурдан интернетээр хамгаалжсэн глобал датасынд бас баярлалаа гэж хэлье. Ингээд Стамбулын шөнийн аялал маань энэ түрээд өндөрлж байна. Надад Гранд Базар орсон, зах дээгүүр явсан аяллахын бичлэгийг тун утгагүй та бүхэндээ хүргэнэ. Баяр таа.